Сайн байцгаана уу? Би айгүй л байна. За холбогдож байгаа хүмүүстээ баярлалаа. Өнөөдөр бид маш энгийн арга техник үзэн. Энэ нь болохоор 8 квадрат гэсэн арт терапи чиглэлийн техник байгаа. За энийг хийхэд бэлэн болсон хүмүүсийн бол хийхийг хүсэж байгаа хүмүүсийн бол би жоохон хүлээжээ. Тийм. Анх удаа юм фэйсбүүкээр лайв хийж байгаа болохоор хүмүүс шууд ингэж орж ирж холбогдоогүй ч магадгүй. Тийм. За өнөөдрийнхөө техник маань энгийн мөртлөө маш гүнзгий техник байгаа. Арт терапи гэдэг маань урлагийн засал. Тэгэхээр урлаг гэдэг маань болохоор заавал нэг төгс төгөлдөр зураг зурах, төгс төгөлдөр баримл барих биш. Харин маш энэ урлагийнхаа төрлөөр ямар ч хүн хүүхэд хийж болно, том хүн хийж болно, өөрийнхөө мэдрэмжээ ажиглах, өөрийгөө танин мэдэх, өөрийнхөө сэтгэлээ ингээд засах тэм зориултаа чиглэл юм. Тэгээ арт терапи дотор маш олон төрөл байдаг. Би бол нэг 20-30 төрлийг бол үзчихсэн багштайгаа. Елена Тарарина гэдэг манай багш гэдэг, мөн Ирина Шевцова гэдэг багш байдаг. Тэгээ арт терапиас гүнзгий сургалтуудыг бас давхар үзчихсэн л та багш нартай. Тэгээ маш олон өргөн салбар байдаг болохоор зах зугаас нь хүмүүстэй танилцуулъя гэж бодож анх удаа ингэж арт терапи чиглэлийг хэлж байна. Тэгээ монголчуудаас яг сайн мэдэхгүй байж магадгүй. Арт гэж юу юм бэ? Одоо заавал урлагийн бүтээл хийх үү гэж бодчихж магадгүй. Тийм. Арт терапи болохоор ямар ч хүн хийж болно, хүүхч хийж болно, том хүн хийж болно. Тэгээд ирж байгаа хүмүүс болохоор дийлэхтэй бол өөрийнхөө мэдрэмжтэйгээ ажиллахыг хүсдэг. Тэгээ одоо ягаад би ийм юм мэдрээд байна? Жишээ нь би ажил дээр болохоор ягаад би уурлаад бухимдаад байна? Ягаад өөр хүмүүс намайг бухимдуулаад байна гэдэг. Тэгээ гэр бүл тас мөн сургууль хамт олон дунд. Тэгээ өнөөдрийн бэлтжиж байгаа арт техник болохоор маш энгийн. Тэгээ маш богино хугацаанд хийж болно. Тэгээ арт терапид болохоор одоо жишээ нь изотерапи гэдэг нь зүгээр л зургаар өөрийгөө танин мэдэх. Гэхдээ зураг дотор одоо жишээ нь усан будгаар явал илүү засал талтай, зүгээр өнгийн даагаар зурах юм уу? Эсвэл зүгээр харандаага зурхаас илүү засалтай гэж үздэг. За одоо эхлэхэд бол бид нэр юу бэлтэх вэ гэхээр А4-ийн цаасаа бэлдээд, энэ цаасаа бэлдээд 8 квадрат гэсэн болохоор 8 хувааналтай ингээд нуглаад хуваачиж болно. Тэгээд 1 2 3 4 5 6 7 8 гэдэг 8 дөрвөлжинд хуваагаад тэгээ аль нэгэн буланд нэгээс 8 хүртэл тоо тавьж болно. Нэгээс 8 хүртэл тоо тавьсан. За одоо болохоор бид нэр юу гэх вэ гэхээр мэдрэмжээ ямар нэгэн таагүй тэр сөрөг нөхцлөөс үлдсэн мэдрэмжээ санана. Аль мэдрэмжээ өнөөдөр авч үзмээр байна. Тэрнийг аваад түүнтэйгээ ажиллана. Нэлээд хүчтэй мэдрэмж байл зүгээр л дээ. Жишээл гомдол, уур бухимдал гэж болно. За энэ мэдрэмжээ сонгоцсон бол чадан дээр нэмэх гэдэг тавиараа. За одоо эхлэе бүгдээрээ. За энэ мэдрэмж маань, энэ сөрөг мэдрэмж маань тоон шулуун дээр 1-10 хүртэл ингээд тоон шулуун байлаа гэхэд 10 дээр нь маш их хүчтэй мэдэрч байгаа. Нэг дээр нь болохоор нэг сулралж мэдрэхгүй байгаа гэсэн үг л дээ. Тэгэхээр хэрвээ 10 дээр хүчтэй байгаа юм бол нэг дээр нь сулах юм бол та одоо хаана вэ тэр дундаа хэд дээр вэ? Тэрнийхээ тоогоо өөртөө тэмдэглээд аваарай. Тэгээд энэ хүчтэй мэдрэмж одоо энэ цаасныхаа
болондоо ингээд биччихээр нэг өгүүлбэрээр бичээд энэ нөхцлөө. За одоо ажиллах юм бол эхнийхээ дөрвөлжин дээр эхлээд бид нэр хамгийн эхнээс нь эхлэн за энэ нэг дөрвөлжин дээр болохоор миний зааврын дагуу 1 минутын дотор зураг зурна. 1 минутын дотор зураг зурхтаа өөрийнхөө ямар нэг дуртай дүрс юм уу, дуртай өнгө эсвэл өөрийнхөө зургийг гэсэн юм яг дүрс болгоод зурна. За эхнийх дээр юу зурх вэ гэхээр энэ нөхцөл мэдрэмжийг 7 хоногийн дараа ямар байгаа вэ гэж бодож байна. Тэна та гадаадд хэдэн жил сурсан бэ гэж. Би гадаадд сураагүй шүү дээ. Ерөөсөө гадаадд сурж байгаагүй. Тэгээ онлайнаар сурж байсан шүү дээ. Би хүмүүсээр намайг асуудаг л дээ. Би яг Оросд байдаг юм уу? Тэгээ гадаадд байдаг юм уу гэхээр би яг гадаадд байдгүй, Улаанбаатар хотод байдаг. Улаанбаатар. За өөрийнхөө ажиллахыг хүсэж байгаа өнөөдөр нэлээд хүчтэй сөрөг мэдрэмж сонгож авал зүгээр тэрнийг авсан бол одоо энэ эхнийхэн дөрвөлжин дээр нэг дээр нь зорно. Гэхдээ 7 хоногийн дараа ямар болсон байгаагаар төсөөлж зураарай. Тэгээ 1 минут үгүй. Тэгээ 1 минутын дотор зурсныхаа дараа нэмэх юм уу нэгэн тав тавиарай. Зурж байхдаа тухайн нөхцөлийг яг мэдрэмжээл ажиглаж зурна. Тэгэхээр нөө шүмжлэхгүйгээр за энэ 7 хоногийн дараа энэ мэдрэмж жишээ нь гомдол байлаа гэхэд энэ гомдлмаар ямар дүр зурагтай, ямар өнгө хэлбэртэй болсон байх вэ? Тэгж төсөөлөд зурна. Зурж байхдаа л бол хансхлаа ажиглаад тэг мэдрэмжээ ингээд ажиглаад хийн гэсэн үг. За одоо хоёр дахь дөрвөлжин дээр нь болохоор сарын дараа энэ нөхцөл энэ сөрөг мэдрэмж байна ямар болсон байх вэ? За 3 дахь дөрвөлжин дээр болохоор энэ сөрөг мэдрэмж аль эсвэл энэ нөхцөл байдал маань өөр хүний нүдээр харуул ямар болсон байх вэ? Өөр хүний нүдээр харж зурна. А 4 дахь дөрвөлжин дээр болохоор энэ тухайн нөхцөл өөрийнхөө сөрөг мэдрэмжээ хагас жил өнгөрсөний дараа ямар болсон байх вэ? Тэр үед ямар байх вэ гэж төсөөлж байгаагаараа зурна. Ямар ч бэлэг тэмдэг байж болно, дүр зураг байж болно. Би их гоё бодоод байгаа болохоор гоё зураад байгаа гэж магадгүй яг та нар одоо яг юу бодож байгаа мэдэхгүй байна л та. А тав дээр нь болохоор
5 дахь төрүүлжин дээр болохоор энэ нөхцөл мэдэрч байгаа мэдрэмж нь огт тантай болоогүй юм шиг тохиолдоогүй гэж бодож зурна. Надтай тохиолдоогүй бол би яаж сурах вэ? Юм бодохгүйгээр тэгээ урд нь зурна л та. За 6 дахь төрүүлжин дээр болохоор тухайн нөхцөл жилийн дараа ямар болсон байх вэ? Жилийн дараа болсноор нь зурна. За усан будгаар болохоор өөрийнхөө энэ тухайн нөхцөл мэдрэмж нь яаж өөрчлөгдөж байгааг зурхаар их сонин дүр зураг гардаг. Дараа нь яг та нэг бичлэгээр нь хараад бас ингээд хийж үзээрэй. Энэ болохоор миний хамгийн дуртай техник. За 7 дугаар дөрвөлжиндээ тухайн нөхцөл 10 жилийн дараа ямар болсон байх вэ? 10 жилийн дараа мэдрэмжээ ажиглаад зураад байна. Би ач юм ингээд зураад байсан чи гоё юм бодогдоод гоё мэдрэмж мэдрэгдээд ингээд гоё санагдаж байна. За 8 дээр нь тухайн нөхцөл мэдрэмжээ дээд ухамсарын түвшин эсвэл бурхны нүдээр харж зурх юм бол ямар болох вэ? Тэгэж бодож зурна. За би бэлэн болчлаа. За 8 дөрвөлжин дээрээ бүгдээрээ 8 өөр дүр зураг зурсан тий. Өөрийнхөө өнгө хэлбэр сонгосон өөрийнхөө мэдрэмжээ дагаа зурсан байх. Тэгээд одоо ингэж эргээд ажиглаад анх 1-р дөрвөлжин дээр ямар байсан? 8 дахь дээр нь ямар болсон бэ гэдгээ ажиглаад таны мэдрэмж яаж өөрчлөгдсөн байна гэдгээ ажиглаарай. Хийсэн байвал сэтгэлээ хаваалцаад тэн чи яг зурсан уу? Эсвэл зурж дуусаагүй нү? Хэрвээ ингэж зураад одоо би айгүй бага өөрчлөлт байна. Миний мэдрэмж ерөөсөө өөрчлөгдөөгүй. Анх одоо жишээ нь би 10 дээрээс энэ мэдрэмжтэйгээ хിവэрэ байна гэх юм бол ахаад ажиглаад хажууд нь ингээд нэмэх юм байвал нэмээд зурч болно. Мөн одоо энэ ажлаа юу нэмвэл танд илүү их амар амгалан тавдах аюулгүй байдал ад жаргал мэдрэх үү? Тэрнийг бас ингээд хажууд нь бас нэмж зурж болно. Ямар өнгө нэмвэл энэ зурган дээр танд маш их таатай санагдах уу? Тэрнийг бас нэмж зурж болно.
Нэг дэх дөрвөлжин дээр зурсан мэдрэмж маань юу байсан бэ? Тэгээд нэгээс ингээд 8 хүртэлх ингээд энэ үйл явц маань яаж өөрчлөгдөжсэн бэ? Мэдрэмж ингээд өөрчлөгдсөн нь одоо ингээд эхнээс нь ингээд нэгээс 8 хүртлээр зурсан бол энэ бүх дөрвөлжин дээр 6 зурж байхдаа ямар ингээд мэдрэмж, итгэл үнэмшлээ ингээд олж мэдэрч чадсан бэ? Тийм зүйл байгаа бол энэ дээр хичээрээ. Отхон туяа октябр тэгээд хийсэн альсгүй сая дундаас нь орж ирсэн үү? Дундаас нь орж ирсэн бол би ахиад хэлж өгөх үү? Би харин чамайг хийгээсэй гэж бодож л та. За өөрийнхөө амьдралдаа ямар зүйлд анхааралтай байх ёстой вэ? За энэ бүх асуултанд ингээд хариулаад тэр энэ арт терапи дээр ингээд зурж явах хэвцтэй ингээд мэдрэмж нь өөрчлөгдөд байдаг. Онцлог нь зөвөр дасгалжуулалтан дээр одоо хатхантай мэдчихээ. Тэгээд дасгалжуулалтан дээр болохоор бид нэр ингээд ярьж байгаад ингээд дээшилдэг болвол тэг ингээд сөрөг мэдрэмж ажиглаад тэгээд ярилцж байгаа дээшилдэг байсан болвол энэ арт терапи дээр болохоор ингээд ямар нэгэн бүтээл юм бол эсвэл зурж явах, хийж явах хэвцтэй ингээд өөрчлөгдөд байдаг. Тэгэхээр энэ бас их гоё, ялангуяа энэ хүүхдүүдэд эмэгтэйчүүдэд дээрээс ямар ч хүнд тохирно. Тэгээ арт терапи бол нэг Монголд нэг хөгжөөг байгаа. Тэгээ олон чиглэлээр нь олон талаар нэг яванд бол хөгжүүлье гэж бодож байгаа. Тэгээ энэ болохоор хамгийн энгийн техник байлаа. Тэгээ энийг яг хуу дараа нь бичлэгээр нь та нар уншаад миний зааврыг биасны зааврыг нас үгүй л та. Тэгээд уншаад тэгээд энэ бичлэгийг нь хараад та нар аль болох энгийн ханамдаа усан бодгаар хийхийг оролдоорой. Тэгээ заримдаа ажил дээр нөгөө хүмүүс сөрөг мэдрэмж мэдэрдэг. Түүнээсээ би салж чадахгүй байдаг гэдэг маань ямар ч сөрөг мэдрэмж болохоор хэрэг өөрөө түүнийг ингээд даван туулж чадахгүй байна гэдэг маань энэ ардаа нөгөө итгэл үнэмшилтэй байгаад байдаг. Тэрнийг хүмүүс ингээд мэддэггүй. Тэгээд тэрнийг ингээд заавал захирна гэдэг тусмаа нөгөө даалт ухамсар дээр итгэл үнэмшлээ олж чаддгүй. Яг ингээд ийм урлагийн юм бүтээл хийж явах, арт терапи хийж явах хэвчтэй тэднийг ингээд гарч ирээд байдаг. Тэгээд хийсэн хүмүүс нь ингээд нэг заслан ингээд явандаа мэдэгддэг. Маш олон чиглэл байдаг. Тэгээд өнөөдөр болохоор зүгээр энгийн 8 квадратаар яаж өөрчлөх вэ гэдгийг харууллаа. Тэгээд дараа нь та нар ингээд үзээд бичлэгийг үзээд өөрсдийнхөө сэтгэлээ хавлцаарай. Дараагийн видеогоо би арай өөр сонирхолтой хичээлүүд явуулна. За баяртай.